밑으로 하루하루로 살겠지. 어서 좀 Дякую комусь шивне, 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 шивне. Так що
ASMR хийсэн хүмүүсийн нэг гэж үздэг. Надад ажигласан дээр ахыг сонсоо бичлэгийг үзэж зурх явц Canva дээр яг ингээд юм ингээд чимэн үнэхээр их тавширлагдав. ASMR маш олон улсад түгээмэл болсон. Мэдээж миний өмнөх бичлэгүүдийн нэг дээр дөрвөлжлөн Америкийн нэгдсэн улс, Солонгос, Өмнөд Солонгос, Япон, Франц, Орос, Герман, Англи буюу Их Британи болон маш олон орнд том community бий болсон. Маш олон үзэгчдийг дагуулж хитэн сая хүмүүс ASMR үздэг. YouTube дээр л гэхэд яг өнөөдрийн байдлаар нийт 8 сая ASMR бичлэгүүд байдаг. Хамгийн түгээмэл ASMR триггерүүд гэх юм бол мэдээж шивнэх яра тогшох хумсараа хөвчлэн бас тогшдог тийм ээ. Хумас хурууны өндөгнүүд гэх мэтчлэн гоё сонсогдож байл. Яаж ч тогшсон гоё сонсогддог. Шаажигнах хоол идэх үс самнах нүүр будах номын хуудас зэргүүлэх гарын хөдөлгөөнүүд хамгийн түгээмэл ASMR триггерүүд гэж байдаг. Яагаад юу ASMR гэж алдартай болсон байх юм бол энийг маш олон магадaltaй холбоотой гэж үздэг. Маш олон ASMR халамжтай холбоотой бичлэгнүүд зөндөө байдаг. Итгэлцэл тайвшруулах зүйлсийг хамтдаа нийгмээр үзэх бол үнэхээр сайхан хэрэг. Зүрх мэдээ эсвэл янз бүрийн тийм зүрх зүйлс үзэж байхын оронд унтахынхаа өмнө зүгээр тайвширч стрессээ тайлах